За түрүүн бас сайд буруу ойлгочих шиг боллоо. Хуулинд байхгүй шүү гэдэг чинь энэ дээр бол хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 9-р зүйлийн 9-ийн 4-т байгаа. Орон сууц нийгмийн бүтцийн байгууламжийг ашиглалтанд оруулахад барилгын комиссийн бүрэлдэхүүний 4-ний 1-д хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашигыг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын төлөөллийг оролцуулна гэд энэ хуулийн дээр заасан байгаа шүү. За хоёрдугаарт одоо ингэж худлаа ярьж болохгүй. Нэг ч зөрчилгүй, нэг ч тийм байгууллага байгаагүй гэж хэлж болохгүй. Яг гэвэл одоо бид нар гудамжаар яваад тэр орон сууцууд дээр нь очиод үзэж болно. Тэгэхээр бид нар алдаагаа засах нь чухал болохоос биш алдаагүй гэж худлаа ярих нь тийм шаардлагатай биш байна. Зураг төслийн хувьд хийцэн байж болно. Яг гүйцэтгэл дээрээ тэгвэл тийм зөрчилтэй байгууллага байгаа юу? Би бол ордоос байхгүй гэж ойлголоо шүү. Та нар энд хариуцлага хүлээх бас боломжтой юу? Би та нарт яг бодитоор үзүүлж болно. За Батхангалтан сайд хариулна. За баясгалан гишүүний асуултанд хариулъя. За манай энэ барилгын материалын бодлого зохицуулалтын газрын дарга мөнхтөр дарга ажиллаа аваад 7 хоног байгаамаа. Мэдхгүй зүйлээ бол мэдхгүй гэдгээр нь энэ улсын хурлын гишүүдийн өмнө энэ тайлан протоколтой энэ орлууд дээр шулуухан хэлж байгаараа. Мэдхгүй бол хооноос нь албан бичгээр тодруулаад өгье гэдгээ хэлж байгаараа. Ажиллаа аваад нэрээ 7 хоног байгаа. Тийм учраас бас нэг заавал хариулах гэдэг ийм одоо асуудал байхгүй гэдгийг бас хэлье. Би одоо нарийн тоо мэдээллийг мэдэхгүй байна. Саран чулууны гишүүний энэ нөгөө 3 асуулгад бол манайх албан бичгээр нэлээдгүй одоо томоохон хэмжээний юм бэлдсэн байна. Энэ танилцуулганд бас минут микрофон цаг нь хүрсэнгүй. Тийм учраас би бас энэ асуулгын хариултыг аль биесээр албан бичгээр өгнө.